Гамшиг эрсдлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийд дахинд гамшиг аюулт үзэгдлийн тоо 40%-аар тэр дундаа уур амьсгалаас үүдэлтэй гамшиг аюулт үзэгдлийн тоо 3 дахин нэмэгдэхийг анхаарууллаа. Дэлхийд дахинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшигт аюулт үзэгдлийн тоо давтамж нэмэгдэж хохирлыг их хэмжээгээр учруулсаар байна. Тухайлбал өнгөрсөн онд Азийн улсын бүсийн орнуудад нийт 167 удаагийн гамшигт аюулт үзэгдэл тохиолдсоноос бүгд найрамдах хятад ард улсад 17, Филиппин, Индонез улсад нийт 15 удаагийн гамшигт аюулт үзэгдлийн тохиолдол хурд үндэсний хэмжээнээс шалтгаалan үүссэн байна. Харин Европын улс орнуудад хэд хаалтаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл 60 удаа, Африк твийг хамарсан байгалийн гамшигт үзэгдэл мөн 60 удаа тохиолдсон байна. Дэлхийн хэмжээнд уур амьсгал цагуурын өөрчлөлтийн улмаас үүссэн гамшигт аюулт үзэгдлийн улмаас сүүлийн 20 жилийн хугацаанд нас орсон хүн амын тоог харьцуулахад 34.8%-аар байгалийн давтамжт үзэгдэл 8.1%-аар өссөн судалгаа байна. Уур амьсгалын өөрчлөлт Азийн бүс орнуудад ихэнх хэмжээний хурд тунц үүсэх нөхцөл байдлыг бий болгож байгаа бол Европын улс орнуудад хэд ханалтыг бий болгож байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол орнд хэрхэн нөлөөснийг байгаль орчин аюул жуулчлалын яамнаас гаргасан судалгаанаас та бүхэндээ танилцуулъя. Сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.5%-аар дулаарч жилийн нийлбэр хурд тунц 3%-аар нэмэгдэж байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 2 дахин нэмэгдсэн байна. Монгол улсад тохиолдож байгаа нийт гамшигт аюулт үзэгдлийн 30-аас 60% нь аадар бороо үерийн нөхцөл байдлаас үүссэн байгааг онцолж байгаа юм а. Тиймээс цаг үеийн өөрчлөлтийн хэсэг байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийг бий болгох, модыг ихээр тарих зэрэгээр экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлага тулгарч байна. Иймд цаг үеийн өөрчлөлттэй холбоотой гамшигт аюулт үзэгдлийн тоо давтамжийг бууруулахын тулд иргэн бүр цаг агаарын мэдээллийг тухай бүрт хүлээн авч байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, ногоон байгууламжийг бий болгох, гамшигт аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй байх зэрэг шаардлага тулгарч байгааг дээрх тоо баримтууд харуулсаар байна.